Хүсснээ олж авахын тулд бүхнийг тавьж явуулах нь. Хүн бүр амьдралынхаа туршид олон хүсэл, мөрөөдлийг тэн амьдардаг. Бид ихэнхдээ чухал зорилгодоо хүрэхийн тулд хүчтэй хүсэл зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Жишээ нь амжилттай бизнес эрхлэгч болох, олимпийн аварга болох гэх мэт зорилгодоо хүрэхийн тулд хүмүүс туйлын их хүсэлд автдаг. Тэд зорилгынхоо төлөө бүхнээ золиосолдог. Гэвч сүнслэг ухамсарын үүднээс авч үзвэл жинхэнэ хүч нь хүслээ сулан тавьж явуулахад оршдог гэж тайлбарладаг. Сэтгэлдээ зурж барьж байгаа бүхнээ тавих нь бидний амьдралд илүү эрх чөлөө, амар амгаланг авчирдаг. Тэгвэл олон хүнд дараах асуулт төрөх болно. Хүн мөрөөдлөө биелүүлэхийн төлөөх хүсэлтэй байх ёстой биз дээ. Хэрвээ тийм хүсэл байхгүй бол яаж зорилгодоо хүрэх юм бэ гэсэн асуулт төрж болно. Бид бүгд том байшин, сайхан машин, их мөнгө хүсдэг. Тэр бүгдэд хүрэхийн тулд бусдаас илүү шаргуу амьдарч шаргуу хөдөлмөрлөх нь шаардлагатай гэж боддог. Гэвч хэд шаргуу хөдөлмөрлөж, туйлын ихээр хүсхээс илүү тэрхүү хүслээ суллах гэдэг бас маш чухал юм. Үүнийг бидний өдөр тутмын амьдралын энгийн үйлдэлүүдээс харж болно. Энгийн 3 жишээ авч үзье. Хоол идэхдээ хамгийн хурдан, хамгийн их идэхийг хүсэж болно. Гэхдээ бидний хоол иддэг гол зорилго бол бусдаас хурдан идэх, их идэх биш байдаг. Харин хоолоо таашаалтай идэх, биедээ шим тижэл авахд хоол идэх гол зорилго оршидог билээ. Тиймээс хит их биш, зөв хэмжээгээр идэж, биедээ шигээх зорилготой байдаг. Хит хурдан, хит их идэх нь түр зуур хүсэл биелэх мэт санагдах авч сүулдэ сэтгэл зүй болоод эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Мөн машиныг хит хурдлуулбал түр хугацаанд сэтгэл хөөрч давхих хүслээ гүйцээж буй боловч байнга хурдан давхих нь эцэстээ эвдрэл, осол дагуулна. Хөгжим тоглогч ялгаагүй, бусдаас хурдан тоглож авьяасаа түр зуур гайхуулах авч хит хурдан хөгжим урт хугацаанд сонсвол хинт ч таашаал өгөхгүй. ертөнцийг ажиглавал өдөр ба шөнө, төрлөг ба таталт, гам ба үер, үхэл ба шинэ амьдрал гээд эсрэг тесрэгийн тэнцвэр дээр тогтдог. ертөнц хэд нэг талд тэмүүлэхгүй, харин хоёр хүчийг тэнцвэртэй агуулж байдаг. Тэгвэл бид ч ертөнцийн нэг хэсэг учраас хэд хүслээр туйлширвал тэр тэнцвэрээс хазайж, түр зуурын үр дүнтэй мэд харагдсан ч эцсийн үр дүнд олон зүйл дээр нуран ундаг. Гэвч хүсэл огт байх ёсгүй гэсэн үг биш юм. Зорилго, хичээл зүтгэл бидний амьдралд хүч өгч байдаг. Харин үүнийг хэрхэн харж, хандах нь чухал. Нэг тэрбум төгрөг олно гэж зорих нь сайн хэрэг. Гэхдээ олж чадаагүйдээ сэтгэлээр унаж, өөрийгөө буруутгаж, амьдралаа нураах нь өөрийн хүсэлд хүлэгдсэн хэрэг болно. Зорилгодоо мөрөөдөлтөө хүрэхийн тулд хүслээр бус, хайраар хандах ёстой. Үнэхээр хайртай хүнийгээ өөрийн болгож эзэмших хүсэлгүйгээр түүнийг яг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрдөгтэй адил. Хайртай хүндээ өөрийн хүслээр хандах нь түүнийг эзэмдэх, захирах гэсэн хитрхи их шунал дагдаг. Өөрийн хүслээр байлгахыг хүсэх нь харилцааг эвдэж холдуулдаг. Цэцэгт ус өгөхдөө түргэн уурга, хурдан цэцэглэг гэсэн хүслээр усалдаггүй. Харин өдөр бүр цэцгээ усалж, дэлгэрэх цаг хугацаа хүртэл усалсаар л байдаг. Ингэснээр тэр цэцэг өөрийн дэлгэрэх цагт ургаж цэцэглэдэг. Өөрийн хүслээр биш болж буй зүйлийг байгаанаар нь хүлээн зөвшөөрөн хүслүүдэд тавьж сурах нь жинхэнэ бүхнийг олох түлхүүр юм. Хүсэл бол заавал хүрэх ёстой эцсийн цэгтэй байдаг бол харин хайр бол эцсийн зогсоолгүй. Яг энэ мөчийг хүлээн зөвшөөрөн хүлээн авах явдал байдаг. Хүсэл нь дутагдах мэдрэмж үүсгэж байдаг бол харин хайр нь аль хэдийн элбэг хангалуун мэдрэмж үүсгэж байдаг. Хүсэл нь түлхэж холдуулдаг бол хайр нь татаж ойртуулдаг. Хайр дотор бүх хүслээ тавьснаар үр дүнд бүх зүйлс өөрөө дагалдан ирнэ. Амьдралд хоёр төрлийн ухамсар байдаг. Боолын ухамсар ба эзний ухамсар. Боолын ухамсар гэдэг нь ямар нэгэн хүслийн боол болж хэдий ихийг эзэмшээд ч хизээж сэтгэл ханахгүй гатсан ухамсар. Харин эзний ухамсар бол ямар ч нөхцөлд сэтгэлийн эрх чөлөөтэйгээр амьдралыг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрөх ухамсар юм. Будда багш ч хүслийг асуудал гэж хэлээгүй. Харин хүсэлтэд хөтлөгдөж түүндээ боолчлогдохыг л асуудал гэж айлдсан. Жинхэнэ бүхнийг тавих гэдэг нь нөхцөл байдал үр дүнд хит уягдахгүй. Биелсэн ч сайн, биелээгүй ч сайн гэсэн эрх чөлөөтэй байдал юм. Бидний жинхэнэ мөн чанар бол бие биш, ухамсар юм. Ухамсар болгон бодит байдлыг бүтээж байдаг. Тиймээс бид өөрсдийн ухамсарын төлөвийг боол уу, эсвэл эзэн үү гэдгээ ухамсарлах нь чухал. Хүсэлт боолчлогдвол дутагдлын ухамсар л бий болно. Харин хайраар дүүрэн эрх чөлөөтэй эзний ухамсартай бол яг энэ мөчөд баярлаж, талархаж, аз жаргалтай амьдрна. Эцэст нь юу ч хэрэггүй болсон тэр мөчөд бүх зүйл өөрөө аяндаа ирдэг. Энэ л бүхнийг тавих жинхэнэ утга учир билээ.